Хай. За ингээд өнөөдөр одоо ингээд хуралдаа явах гэж байна. Бид нар 7 хоног болгоны хурал хийдэг. Тэгээд тэр хуралдаа явах гад ус цасанд ороод гайгүй өчтөр жоохон ууцыг тэгсэн чи харин жоохон нүд ам жоохон хөөгөөд ингээд хавьяачиж. Тэгээд кофе зарим замдаа уух уу гэж бодож жоод боллоо гэдэг шиг. Тэгээд одоо ямар ч хэлсэн гараад хоол идчихэд тэгээд хуралдаа очиод хурал магадгүй өнөөдөр нилээ сунжих байх гэж би бодож байна. Тэгэхээр 2-7 хоног бид огт хурал хийгээгүй. Света маань жоохон нөгөө юуны эмнэлгээр явах ажил байсан. Тэгээд тийм учраас бид нар хуралдаж чадаагүй. Тэгээд өнөөдөр цаанд хүүхэн ч өнөөдөр аваа. Би хаана ер нь яг нэгт айхтар тийм serious биш гэхдээ emergency юмнууд хийлгэсэн гэсэн. Тэгээд тийм юугаа одоо ингэ явах гэж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоног тэрний өмнөх 7 хоногудад ингээд шоу маань айгүй сайхан боллоо. Тэгээд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст их баярлж байна. Тэгээд тийм байна. За ойрд чинь тэгээд өөр хийх ажлууд бас нэлээ их байгаа юм байна. Ер нь эх 7 хоногт тэгээд ихэнгүүт баахан ажлууд бас зөндөө байна. Нааш чашаа одоо бас хөөцөлдөх ажлууд бас байна. Өөрийнхөө бас нөгөө би нэг халтур аваад тэгээд тэр халтураас хийж харах бас дуусаагүй байна. Тэгээд тэрийг бас дуусгана. 5 дахь өдөр гэхэд ямар ч байсан репорт болол санхүүжүүлэгч талууд руу бол явуулах юм ажлаас байгаа. Тэгээд 5 дахьд бас мэдээж шоуга хийн. Өнөөдөр болохоор яг ямар темтэй юу хийх үү, яах вэ гэдэг одоо юм ерөнхийдөө голчлон бид нар бол ярьдаг. Тэгээд үүнийхэн дагуу дууга бас нөгөө нэг энэ студио юун руу оруулж янзалдаг. Програм руу орж янзлан тэгээд янз бүрийн дуунуудыг айгуух нөгөө холих ч юм уу те тэгээд ийм юмуд байгаа. 3 дахь өдрийнхаа шоуг ярина. 5 дахьынхаа шоуг ярина. Мөн хагасныхаа шоугаас ярина. Тэгээд ерөнхийдөө бол ингээд өөр төрөл жанртай байх гадаас нэлээх нөгөө хичээж байгаа. Хичээж байгаа ч гэж угаасаа л тэгж хийдэг. Тэгээд тийм байна. Тэгээд хоол идчихэд тэгээд манай одоо баарн дээр уулзцгаая. За ингээд хэдүүлээ манай ажил руу орцгоё. Одоо ингээд ортлоо. Тэгэд гэж ороод чигээрээ яваад хаалгаа онгойлгоно. За ямар ч гэсэн хаалгаа онгойлгох тахтай. Өнөөдөр нөгөө эдтээс жоохон таалаа манго тэгээд юм чизкейк хоёр авлаа. Ингээд ордог. Ингээ хав харах хаагаз. Ингээд голгоод гөлөхгүй. Ингээд орчээ. За ингээд өдөр алгаа хийшгаа ингээд яг хурал болохын өмнө 4 минут 6 минут юм ирж байна. Хөшөрсөн биш үү? Хамаг хөлөвдөд гэж. За ингээд. Яа найраггүй ирсэн биш үү? Сайн уу? Юу вэ? Йоо.
Cheesecake авсан. Манго авсан. Манго. Ямар сайхан алгадсан. За. Bedat jawab satu lebih opsi khasnya. Here be mango. Хай оромонд хурлаа дуусаад гэртээ орж ирлээ. За гэртээ орж ирээд хамгийн түрүүнд бол мэдээж бас баг зэрэг хоол хийж идэнэ. Хоол хийж идэхдээ өнөөрөө юу хийх вэ гэвэл шарсан илэг. Тий. Би хэд 2-2 хоногийн өмнө байна уу да 2-3 хоногийн өмнө байна уу да дэлгүүр орохдоо шарсан илэг авсан. Тэгээд тэр илгээ шарж идё гэж бодож байна. Яг тэгэхээр манай нэг 2 найз гэртээ амар гоё ингээд илэг шарж идээд тэгээд бэжсэн. Тэгээд тэрийг нь харчаад бүр ингээд шүс гоожоод ойрд нүг идээгүү учраас тэг ямарсан сонгон ирчихсэн байгаа. Тэгээд сонгоноо эхлээд ингээ хийчээ. Сонгон сайхан сонгон би ер нь энэ сонгон саримс айгуу сайн хэрэглэдэг айгуу сонио. Сонгон саримс айгуу хэрэглээд ингээд банк иддэг ер нь их сонгонорхог ой сонгонорхог юу гэсэн ч үг. За тэгээ маргааш бас яа энэ ямар ч уцаа ирчихдэг байна. Гэт сайхан илгээ ирчээд ингээ хийчээ. За мэдээж за нэг иймэрхүү байх болох үл үү тий иймэрхүү байх болчих واخаа гэж бодож байна. Ганцаараа юм яриад ингээ хоолой хийвэл бас хурдан болох юм болоо. Ер нь хоолыг ер нь жоохон төвөггүй хийчихвэл бол намар идэх шүү дээ тий. За тэгээд ингээд сайхан илгээ шараад идчихээ. Мэдээж хажуугаар нь салаадгүй болвол даг хоол бол орохгүй шүү дээ. Бас нэг жижиг салаад хийн. Маш амархан. Маш амархан жижиг салаад хийгээд энэ арай за та инж болно доо. Үлдснээр нь юу яач илэгний нухшиж шиг юм жижиг үлдчихлээ тэд энэ нэг илэгний нухшигээд талхан дээрээ тавиад идэв. Тэгтээ илэгний нухш хийхдээ дараа хийнэ. Одоо л хийхгүй. 2-3 сүүл хийчихье. Яагаад тэгэхээр нөгөө илэгний нухшин дотор сүүл хийвэл бас айгүй гоё болдог. Тэг би тэр нөгөө лаацтай нөгөө дарсан илэгний нухш авахаар би бас нөгөө юу яагаад гэдэг юм аа. Идэж барахгүй тэгээд нөгөө дээр нь нэг юу гэдэг үлээ нэг юм сонием орчдөг. Хурших билүү? Хурших билүү юу лээ? Тийм орчдөг учраас жоохон хэрээнээс жоохон зайлс хийдэг. За ингээд яа тэгээд өнөөдрөөс вау энэ сонгоны ягаан сонгоо яагаад юм гоё юм нэртэй юм бэ? Гэт ингээд болоо. Айгуу simple. Хоол мол хийхдээ жоохон төвөггүй хийчихвэл айгүй амар байдаг юм. Болохоор ингээд нэг олон төрлийн юм хийгээл ингээд юу юм тэгээ мэдээж тэгж хийх нь гоё л доо гэхдээ яг ингээд оройтой цаг маг болцсон байгаа үед бол жоох хэцүү шттэ.
За салаатаа хийх аяга угаачлаа. Салаатаа хийх аяга угаагаад тэгээ ингээд мэдээж өнөөдрийн хурал дээр бид нар айгу түрүү ярьчлаа ядаагүй үстэй. Хурал дээр айгу чухал юмнууд биднээс ярьлаа. Нөгөө drag урлагийнхаа талаар за тэгээ цаашдаа одоо бид нар бас энэ 100-ны хуваарууд байна те 100 цаг ирж гин хүмүүс одоо бас яаж байгаа учраас шоуга бид нар яаж хийх үгүй мэдээж 3 дахь 5 дахь хагасаа болгондоо бидний шоу байгаа. Тэгээ 3 дахь өдрийн шоу маань үнэгүй болдог байсан. Эхлээд үнэтэй болдог байж байгаа. Тэгээд нэг хэсэг завсарлахныхаа дараа үнэгүй хийж агаад одоо болохоор энэ 3 дахьаас өксүүлээд бид нар 3 дахь өдрийн шоу маань ерөнхийдөө айгу тийм мини шоу болдог байхгүй юу? Цөөхөн хүн гардаг. Тийм учраас таксиг нь 5,000 төгрөг. Мэдээж тэр 5,000 төгрөг нь drag queen-ууд, local drag queen-уудад очино тий. Тэгээ тийм учраас бас тийм болгож байгаа. Яа тэгэхээр ч одоос типээр амьдардаг хүмүүс ч бас хэцүү шттэ. Мэдээж цалин байлангаа авч байгаа л да. Гэхдээ тип чинь бас айгүй хөөрхөө юу болдог. Дэм болдог биднэрт. Тэгээд тийм учраас хүмүүс мань 5,000 төгрөгийн таксд олж байгаа шүү гэдгийг бас хэлье. Тэгээ бас бид нар нөгөө стандартын дагуу яг ингээд цаашаад яах вэ гэдэг ярьсан. Тэгээд ирэх юунаас ирэх 5 тагаас бид нар одоо 16 санжийн урт гутлан дээр бүгдөө явж эхэлнэ. Хагасаа өдөр 5 дахь өдөр бол яг явдгаараа явна. Хагасаа өдөр юу яа. Зөвхөн охтуудад зориулсан drag show. Зөвхөн охтууд. Тэгээ бид нар тэрийг нөгөө Pink Bra ягаан левчик гэж нэрлсэн байгаа. Яана энэ хараа. Ингээ Японоос авсан амтлагч маань ингээ дуусч байна. Oh my god. Цаана. Энэ бас энэ халуун тос байгаа. Халуун ногооны жоохон амттай байна. Oh my god, би давс аавна гэсэн мартцсан шүү дээ. Сая дэлгүүр орохдоо давс авдаг гэж байна. Тэгээд би ахаар дандаа юм юу гэвлээ. Байгалийн юу гэвлээ? Шүдүү жамц давс. Нунтаг жамц давс хэрэгэлдэг. Гэхэд цаашаа за хүн болгол хэрэгэлж байгаа хальтаа. Цай давс огт хэрэгэлдэг. Oh wow. Гэт сайхан хайлтад. Тэгээд өргөжлөлт яриагаа өргөжлөл. Тэгээд хагасаанаас хоошоо хагасаа өдөр зөвхөн охтууд зориулсан юм юу хийн. Парти. Тэгэд ямар ч эрэгтэй хүн оруулахгүй, огт оруулахгүй. Энийг бас хүмүүсээс нөгөө яг тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс чинь эмэгтэйчүүд чинь нөгөө ингээд найз залуутайгаа нөхөртөөгөө айлсгуулал найзууд айгүй сайн найзуудтайгаа ч юм ороод ирдэг байхгүй юу. Тэгээд тийм учраас ер нь 5 дахь болно. Хагасаа өдөр яг энэ хагасаа өдөр буюу одоо хэдий 18 юм уу те. Ирэх хагасаа гэхэр чинь 18-ны өдөр зөвхөн охтууд орохоор юм юу байгаа. Төлөвлөгдсөн байгаа. Тийм учраас ирчүүдээ уучлаарай. Хагасаа өдөр бид нар та бүхнийг хүлээж авах боломжгүй байна. Тэгээд за ингээд салаада бас байцаа айгуу хитнэ бич. Байцаа айгуу сайн. Намайг байцаа идэхээр нөгөө манай хэдэн дараагүй. Юу ямар их байцаа иддэг ингээд яхаад иддэг. Зүгээр байцаа бол сайн байх гэж бодож байна. Тэгээд хүрэн манжингийн детоксаас хийж ууж байгаа. Хүрэн манжингийн детокс тэгээд ер нь тэгээд бас турах гэж бас их үзэх юм уу гэдэг одоо яах вэ? Турахгүй байгаа юм ч гэдэг.
нөгөө иддэг ямаа иддэг өөрийгөө турж ир гэж юу агаар гошууруулаад байж хаас банк нөгөө турж ийн яаж ийн ээж ийн ёо эсвэл би пилатест яваад төр зур завсралцсан байгаа би бас пилатест яв намаг нөгөө хэд пилатестаа яваач гэж орилоод сонголтын дасгал масгал хийлгүүлээд уулна айгу тунчиг дайжгүйсэн тэгээд бас яг гол юм ингээ яг нөгөө нэг ингээ юу яа гэхээр бас би өөрөө сайн төлөвлөж бас чадахгүй тань л та тэгээд айгу их ажилтаа болчихдаг юм би энийг нөгөө юунаас Японоос авсан байцаа ингээд яач амар нэмгэн хэрчдэг заяа бүр үнэхээр яг нөгөө юм юу тэгээд чивэлээ 2000 йен лөө 2000 йенээр авсан айгу боломжтой үнээр авсан юм чинь хэд болох юм бэ 50 эдэн мянган төгрөгөөр авсан гэдэг нь хараа ийм гоё ингээд хоолны шингэгцэн цай илгэн цай ингээл салаад болоос гэ. Хараа. Гэт. Тэ мэдээж энэ дрессинг нь айгуу чухал. Энэ дрессинг байдаг. Нөгөө энийг болохоор ер нь хаасайг бол болцсон байл тэ. Урд нь Япон барааны дэлгүүрээс л очиж аваад идэг гэсэн. Одоо бол гэт салаад манд болчлоо юм амархан. Миний энэ камер жоохон overheated гэдэг ингээд ерөөсөө байн салаад их айгу хэцүү. Юу л ингээд цоо шинээр нь хөдөлтөж авсан. Тэгээд тэгсэн чинь ингээд болохгүй юм. Тэгтээ яах вэ зүгээр. Тэг ямар ч гэсэн юм юу болоо. Салаад хийчлээ. Одоо илэг маань ингээд болох гэж байна. Тэгээд ингээд маш богинохон видео хий гэж бодсон. Тэгээ ямар ч байсан хагасаа өдөр 5 дахь хагасаа өдрүүдэд бол drag show бол болдгоороо болсоор байгаа. Тэгэхээр яг би ингэ байн хэлээд байна гэхээр нөгөө Instagram дээр баян хүмүүсээ асуучдаг байхгүй. Тэгээ тийм учраас ингэ хэлж байгаа юм. За тэгээд бид нараас одоо илүү нөгөө сайжруулах да тэмцээнээ бас ярилцлаа гэл ингээл айгу олон юм болж байна. За тэгээд одоогоор бол бид нар нийтдээ нэг drag king за Aruna Amy Aragon тэгээд хин Mia за тэгээд дээрэс нь би за тэгээд дээрэс нь Angel за Bondok гэдэг ингээд нийтдээ Sweater-тай нийлээд бид нар ингээд 8 drag queen байна. 8 drag queen маань ингээд хуваагдаад за ерөнхийдөө 3 дахь өдөр бол манай дүүнер гарч байгаа. Тэгээ 5 дахь хагасандаа бол бид нар ингээ ээлжлээд гарч байгаа. Би ер нь хөвчлэн 5 дахьад ер нь гардаг. Гэхдээ хагасаа өдөр одоо солигдож байгаа. Гэт ингээд яаж чинь. Вау. Йоо энэ өнөр нь ямар гоё юм гэж. Гэхдээ энэ илэг одоо болсоо болоо. Хамгийн амархан болдог л юу лээ. Би болохоор энэ нэг жоох ингээд нөгөө гэсэглэн болохоор ингээд юу яаж чадахгүй зузаан л болчлоо л та. За ер нь бол илэг маань болчлоо. Амар амархан ингээд хэдхэн минутын дотор ингээд хоолны асуудлыг шийдээд болчихж байгаа байхгүй юу. Нэрээ нэг за эх 7 хоногт нэг хуушур хийя. Хуушур ард хийж идэг юм биш үү? Ингээд болчихлоо. Маш амархан.
За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.